Садацсан хүүхдүүдээ ерөнхий боловсролын ном танай сургуулийн багш Батүр байна. За өнөөдөр хичээлээр та бүхэнд болохоор 4 дугаар ангийн хүн ба байгаль хичээлийг багшин заана. За бид нар өмнөх хичээл дээр болохоор хатуу шингийн хий төрлийн ялгаатай байдлыг үзсэн байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээр болохоор аль нь усан дуусах вэ? Яагаад хурдан уусч байна гэдэг хичээлийг заана. За номныхоо бид нар бүгдээ 46 дахь хуудсыг нээгээд за 46 дахь хуудсны туршилтын зорилго гэсэн хэсгээр болохоор за багшаар бичсэн материал болон үр дүн таамаглал тайлбар гэсэн хүслэгтийг дэвтэр дээр зурж тэмдэглээрэй. За багш нь болохоор туршилтыг хийгээд хийснээсээ гарсан үр дүнгээ та бүхэн шууд бичиж танилцуулж байгаа болохоор гэртээ байгаа материалыг гарын доорх материалуудыг ашиглаад тухайн туршилтуудыг бас хийж болно. За эхнийх маань хэсэгт болохоор материал хэсэг байгаа. За материал хэсэг дээр бол за багш нь ингээд доошроо бичсэн байна. За эхний хэсэгт бол давс. За давсыг бол бид нэр усанд ирэхэд уусдаг. За тэгэхээр энэ бол мэдээж үр дүнгийн хувьд бол уусдаг бодис гэсэн үг. За уусдаг. За сахар буюу эсэн чихэр. За эсэн чихрээ бид нар тодорхой аяган дотор устай аяган дотор хийхэд за сахар маань эсэн чихэр маань болохоор бас уусдаг. За тэгвэл гурилыг усанд хийж үзье. За гэхдээ гурил давс болно эсэн чихрийг бодох нь болохоор арай уусалт нь удаан мөртлөө гэхдээ бас мэдээж усанд уусдаг. За өдөр тутамд хэрэглэгддэг кофег болохоор бас усанд хийхлээр уусдаг байна. За эсийг бид нар усанд хийхэд за усанд хийгээд ямар нэгэн хутгаараар за тухайн аягтай усаа бид нар хутгаж үзье. За хутгаж үзэхдээ эс маань болохоор ямар нэгэн байдлаар уусгүйгээр зөвхөн доод хэсэгт тонжоогоо харагдана. Тэгэхээр энийг хүүхдүүдэд туршилт хийгээд сайн харж болно шүү. За юу. Тэгэхээр энэ маань болохоор эс маань болохоор тухайн усанд уусдгүй бодис юм байна. За модны үртэс. За модны үртсийг бид нар усанд хийх юм бол мөн адил уусахгүйгээр зөвхөн за мэдээж усан дээр хөвнө. За үүнээс авч үзэх юм бол багшаар бичсэн материал хэсэг дээр бичсэн зүйлүүдийг маань болохоор та хүүхдүүд маань гэртээ туршилт хэлбэрээр хийгээд үзэхлээр за багшаар энэ бичсэн үр дүнгууд бол ерөөсөө яг харагдах байгаа. За мэдээж давсыг усанд хийхлээр уусдаг. За эсэн чихрийг усанд хийхээр уусна. Гурил, кофег бол бамуу адилхан уусдаг. Гэхдээ эс болон модны үртэс маань болохоор ямар нэгэн байдлаар уусахгүйгээр за үндсэн шинж чанараа алдахгүй байдаг. За тэгэхээр эндээс юу авч үзэх вэ гэхлээр ерөөсөө усанд уусдаг бодис уустгүй бодис гэж ерөөсөө хоёр ангилагддаг байх нь. За хоёр ангилна. За тэгвэл за бидэж уусч байгааг бид нар харж чадчих юм. Тэгвэл аль нь илүү хурдан уусч болох талаар хэдүүлээ бүгдээрээ за материал хэсэг дээр дахиж ярилцаа. Тэгэхээр бид нар сургуулийн 47 дугаар хуудсыг нээгээд 47 дугаар хуудсан дээр болохоор туршилтын зорилго буюу за давс эсэн чихэр усанд уусад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох гэсэн хэсэг байна. За тэр бүхнийг болохоор гэртээ бэлдээд за аягд ус игээд бэлтгэн байна. За тэгвэл бид нэр одоогийн яг энэ самбар дээр бичсэн материал хэсгээс энэ хоёр бодисыг авч үзнэ. За нэгдүгээр болохоор давс. За давсны бидний ширхгийг бол мэдж байгаа. Ширхгийн хувьд бол маш жижиг хэмжээтэй буюу цэг хэлбэрээр байдаг. Цэгээс ч бага хэмжээгээр байж болно. За тэгвэл эсэн чихэр болохоор за эсэн чихэр болохоор бас жижигхэн хэлбэртэй маш жижигхэн дөрвөлжин хэлбэртэй байдаг. Гэхдээ за мөн их хэмжээгээр нь болохоор хатруулсан зүйлийг болохоор бид нар йотон гэж нэрлэдэг. Йотон бол болохоор
дөрвөлжийн хэлбэртэй. За мэдээж нутгийг бодох нь бол илүү том хэлбэртэй байдаг. За гэсэн чихэр энэ маань болохоор йотон. За тэгвэл бид нар энийг одоо усанд хийж уусгаж үзье. За давсны хувьд болохоор усанд уусж байгаа хэлбэр нь болохоор хутахгүйгээр байх юм бол доороо ингэж тунж үлдэнэ. За эсэн чихэр болохоор мөн адилхан. Яг адилхан байгаа. Энэ нь болохоор доороо бас тунж үлдэнэ. За бид тэгвэл йотон хийх юм бол мэдээж аяхан дотор яаж харагдах нь та бүхэн мэдж байгаа байх. За мэдээж дотор нь хийсэн йотон болохоор дөрвөлжийн хэлбэрээ алдахгүй байх гэсэн үг. За бид тэгвэл энийг хутан уусгахын тулд яах ёстой вэ гэхлээр ерөөсөө хутах ямар нэгэн байдлаар хутах зүйл хэрэгтэй болно гэсэн. За бид тэгвэл давсыг хутгасны дараа болохоор бидний нүдэнд үйл үзэгдэх зүгээр усал тунгалаг хэлбэрээр байна гэсэн үг. За эсэн чихэр бас мөн адилхан тунгалаг хэлбэрээр байна. За тэгэхээр йотон хутгахын тулд бас нэлээд удаан хутгах хэрэгтэй болно. Мэдээж хугацаагаар бол нэлээд удаан хутгасны дараа йотон маань задраад дотроо бол ерөөсөө зүгээр тунгалаг уусны тарагдана гэсэн үг. Тэгэхдээ тухайн бодисыг болохоор бид нар амтлах мэдрэхүүгээр буюу амсаж үзчихэж за энд нь давсан энд нь эсэн чихэр байна гэдгийг бол мэдэж болно гэсэн үг. За мөн тухайн материалуудыг бас усанд уусгах нөлөөлөлт хүчин зүйл бол халуун дулаан зүйл гэдэг. За энэ маань юу гэсэн үг гэхээр халуун ус хүрт ус. За давс эсэн чихэр усанд уусгад усны температур болон за хуутгалт за нутаглалт гэдэг зүйлүүд бол маш ихээр нөлөөлж байдаг. Мэдээж том хэмжээтэй йотон хийгээд хажууд нь болохоор нутаг хэлбэртэй эсэн чихэр хийгээд хооронд нь яг адилхан температурт уусанд хийгээд хойлоход аль нь илүү хурдан уусна бол мэдээж нутагсан буюу жижиг хэсгээс бүрдсэн эсэн чихэр бол маш хурдан уусна. Йотон болохоор тухайн усныхаа процентээс шалтгаалаад удаан уусах юм байна. За тэгэхээр бид нэр гэрийн даалгаварт болохоор за гэрт сурах хүчний 46 47 дугаар хуудасны туршилтыг гэртээ хийж гүйцэтгэх юм. За анхаарал тавьсан явдал баярлалаа.